За эхний асуулт энэ их сургуулиудтай холбоотой асуулт байгаа. Хуулиараа боловсролын ерөнхий хуулийн дээр судалгааны их сургуулийн тухай хуулийг засгийн газар өргөн барина гэсэн байгаа. Тэгээд энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ? 26 онд энэ судалгааны их сургуулийн тухай хууль орж ирэх үү? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ их сургууль маань ер нь шинжлэх ухааны байгууллага муу юм уу биш юм уу гэдэг асуултыг та бүхнээс асуумаар байна. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр шинжлэх ухааны салбарууд байгаа. Боловсролын яамныхан бас байна. Одоогийн байгаа хууль эрх зүйн орчноор бол их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй байх шиг байгаа. Шинжлэх ухааны технологийн хуулийн дээр холбогдох байгууллагууд гэдэг дээр шинжлэх ухааны актем байгаа болохоос биш их сургуулиуд байхгүй байгаа. За энэ төлөвлөгөө терминуудыг хараад байхаар их сургууль дээр байгаа эрдэмчлэгээний байгууллагууд хүрээлэнгүүдийг нь бол эрдэмчлэгээний байгууллага гэж үзээд их сургуулийг нь өөрийг шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй байгаа юм шиг юм харагдаад байна. Тэгэхээр энийг бид нэг тийш нь болохгүй бол их сургуулийг шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй юм бол бид нөгөө их сургуулиудаа дэлхийн шилдэг ирэмбийн жагсаалтанд оруулах энэ төр асуудал чинь бол бүрэн хэрэгжиж чадахгүй гэдгийг хэлэх гэсэн юм аа. Миний авсан мэдээлэлээр бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр шинжлэх ухааны хариуцсан газар дээр их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага болгох гэж одоо юу гэдгийг тодорхойлох судалгаа бэлтгэл ажлууд хийж байгаа гэж би сонссон. Бат хотготоор ирсэн байна. Энийг хариуцж байгаа болов уу гэж ойлгож байна. Энэ ажил хэр их явж байна. Ер нь энэ их сургуулиудаа шинжлэх ухааны байгууллага гэхгүй бол одоо би өөрөө их сургуулийн багш байсан хүн би одоо бүх насаараа шинжлэх ухааны ажил хийсэн гэж өөрийгөө бодож явдаг байхгүй юу? Тэр олон багш нар чи ялгаагүй ингэж бодож байгаа. Ундрам гişүн бас ялгаагүй те. Баян орны дарга. Тэгэхээр эн чинь шинжлэх ухааны байгууллага биш гэж үзвэл шинжлэх ухаантай холбоотой судалгаа шинжилгээ бүх юмнаас энэ их сургуулиуд чинь хасагдаад байхаас гадна бид одоо энэ их сургуулиудаа шинжлэх ухааны байгууллага гэж үзэхгүй юм бол Монгол ганцхан шинжлэх ухааны байгууллагатай болж харагдана. Тэр нь шинжлэх ухааны актем. Энэ гэтэл Орос, Монгол, Хятад гуравдугаар голдуу байдаг тогтолцоо. Жишээ нь British Academy буюу Британий актем гэдэг бол яг шинжлэх ухааны байгууллага биш, шинжлэх ухааны байгууллагыг дэмждэг менежментийн хийдэг байгууллага шүү дээ. Нэг ийм юмнууд байгаа. Нэгдүгээр зүйл. Дараагийн нэг зүйл бол юу вэ гэхээр маш олон сургууль цэцэрлэгийн дутагдал байгаа. Багшийн дутагдал байгаа. 777 багшаар нэмэгдсэн энэ гэсэн төлөвлөгөө байна. Тэгээ боловсролын яамнаас тодруулмаар байна. Энэ багшийнхаа хүрэлцээг цаашид яаж нэмэх гэж байгаа юм бэ? Нөгөө 45 хоногийн курс маань одоо тэгээд хэдэн миний ойлгосноор тэр курс маань энэ одоо дутагдлыг нөхөж чадна гэж би бол бодохгүй байгаа. Тэгэхээр цаашдаа ялангуяа 26 оныг боловсролын жил болгон зарлаж байгаа. Тэгэхээр бид нэр энэ одоо хүрээнд хамгийн бидний хийх шаардлагатай зүйл бол энэ дутуу байгаа сургууль цэцэрлэгүүдэд яаралтай барих. Миний ойлгосноор 26 оны төсөвт сургуулиуд суусан байгаа. 28 он хүртэл түүнээс гадна дахиад 108 сургууль 95 цэцэрлэг энэ төр хэрэгтэй байгаа юм шиг л энэ галаа багш бас галуудах гişүн энэ дээр бас тоо энэ төр юм а хэлээд ярих бах. Энэ төлөвлөгөө харагдахгүй байгаа дахь одоо бидэнд ирсэн материал дээрээс. Тэгэхээр бид ямар төсөөрөө яаж энэ дутуу байгаа сургууль цэцэрлэгүүдэд барих юм бэ? Мөн дутуу байгаа багш нараа яаж нөхөх юм бэ? Энэ маш яралтай тулгамдсан асуудал шүү дээ. Үүний цаана боловсролын чанарын асуудал байгаа. Үүний цаана хүүхдүүдийн одоо боловсрол хүмүүжил төлөвшил буюу ирээдүйн Монгол улсын иргэдийг чанартайгаар бэлтгэх асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бидний ойлгож байгаагаар ялангуяа манай байнгын орны хувьд бол хамгийн тулгамдсан асуудлуудын нэг гэж бодож байгаа. Энийг одоо бид хизээ энэ дутагдлаасаа арилгах юм бэ гэдгийг тодруулж өгөөч. Баярлалаа. За эдийн засаг хөгжлийн яамны шинжлэх ухааны технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Бат тогтох 5 номерын микрофон. Нэг дээр суудсан биш, 1 номер. За бум учир гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 24 онд шинжилсэн хариулгаар батлагдсан шинжлэх ухааны технологийн тухай хуулийн 18 дугаар зүйлээр эрдэм шинжилгээний байгууллагуудыг тодорхойлсон байгаа. Тэгээд энэ хуульд бол эрдэм шинжилгээний байгууллагад хамаарах одоо дараах байгууллагыг тооцно гэж үзэж байгаа. Энд бол мэдээж хүрээлэн төв байна. Нэгдүгээр, за хоёрдугаарт бол дэд боловсролын холбогдох заалтаар зохицуулсан эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дэд боловсролын байгууллагыг мөн хамааруулж болно. За шинжлэх ухааны технологийн үйлдвэрлэлийн нэгдэл энэ байгууллагад хамаарна.
За дээр нь бол төрийн болон орон нутгийн музей бол эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэл хамаарж болно гэсэн ийм зохицуулалттай байгаа. Тэгэхээр дээд боловсролын тухай хуулиараа бол тухайн байгууллагыг тодорхойлсон. За музейн тухай хуулиараа бол музейн байгууллагыг тодорхойлсон байгаа. Тэгэхээр бид нар ер нь бол гишүүний асуултанд хариулахад дээд боловсролын байгууллага бол эрдэм шинжилгээний байгууллага тооцогдно. Гэхдээ тодорхой шалгуур үзүүлэлтийг хангаж тооцогдох ёстой. Энэ зохицуулалт нь бол шинжилгээ ухааны технологийн хуулийн 18.6 дээр мөн туссан байгаа. Шинжилгээ ухааны асуудал хариуцсан засгийн газрын гишүүн бол холбогдох шалгуур үзүүлэлтийг батлаад тэгээ энэ хүрээндээ эрдэм шинжилгээний байгууллагын статус хамрагдаад явах бүрэн бололцоотой байгаа. Тэгээ яагаад гэж байгаа юм гэхээр ер нь бол мэдээж их сургуулиуд ялангуяа төрийн өмчийн их сургуулиуд бол энэ статус эрдэм шинжилгээний байгууллагын шаардлагаа бол бүрэн хангах бололцоотой. Тэр нь ч бас харагдаж байгаа. Цаашлаад ингээд хувийн хвшлийн сургуулиуд тэгээд эрдэм шинжилгээний байгууллагын статус авахд бол бид нар тодорхой шалгуур стандартыг барьж явахгүй болохгүй байгаа. Лаборатори, за мөн судалгаа хөгжүүлэлтийн зардалд нэгж багшид ногдож байгаа. Гэх мэт одоо бүтээлийн тоо нэгж багшид ногдож байгаа гэдэг энэ бүх зүйлүүдэд бас баримталж явахгүй болохгүй байгаамаа. За энэ хүрээндээ бол Монгол Улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургуулиуд төсөлтүүд ирээд за холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийгдээд энэ хоёр сургууль бол сайдын тушаалаар эрдэм шинжилгээний байгууллагын статусаа бүр авсан байгаа. За одоо соёл урлагийн их сургууль болоод Монгол Улсын багшийн их сургуулиуд нар хүсэлтээ өгсөн. За энэ дээр бас ажлын хэсэг ажиллаад холбогдох статусыг баталгаажуулаад явахаар байгаа. За боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Бачаргал 6-8 микрофон. За бомжрах шинэ асуултанд хариулъя. За судалгааны их сургуулийн тухай хууль болон судалгааны их сургуулийг байгуулах асуудал засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний тусны дагуу бол үйл ажиллагаа одоо боловсролын яам дээр үндсэн урсгал зардлынхаа хүрээнд бол явагдаж байгаа хууль тогтоомжийн тухай хуулийн процессын дагуу тухайлах юм бол одоо суурь судалгаанууд бол хийгдэж байгаа. Тэгээд 2026 оны түвшинд бол бас энэ дээр үндсэн одоо 26 оны энэ хөгжлийн бодлого дээр туссан бас Азийн хөгжлийн банкны бас санхүүжилт зээлийн арга хэмжээ байгаа. Тэгээд түүнд тусны дагуу бас одоо хамтын ажиллагааны хүрээнд бол бас нэлээд наривчлсан бас дэлгэрэнгүй томоохон ажил өрнүүлж энэ ажлаа эрчимжүүлээд 26 онд бол одоо хуулийн төслийг бол оруулахар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. За боловсролыг дэмжих жилийн хүрээнд бол томоохон 2 хүртээмж болон чанарыг нэмэгдүүлэх ажлын хэсгүүд гарan одоо ажиллаж 6-8 минут нэмж өгье. Энэ хүрээнд ер нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлоод нэг 108 сургууль ерөнхий боловсролын 95 цэцэрлэг гэсэн тийм тоо хэрэгцээг бол одоо хүн амын одоо өсөлт динамик өсөлттэй уялдуулж бол гаргасан байгаа. За түүний одоо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд бол одоо ямар ч гэсэн 45 сургууль 45 цэцэрлэг гэж одоо тусгаж төлөвлөж оруулж ирж байгаа. Тэгээ энэ хүрээнд бас залгаад одоо төсвийн боловсруулалтын төвшөнд хөтлөл одоо ингээд оролцогч талуудын оролцоотойгоор ажлын хэсгүүдэд бүр наривчлаад одоо байршил за тэгээд одоо шаардлага хангасан одоо бүхий л түвшний арга хэмжээнийг бол авч ажиллахаар байгаа. За таны асууж байгаа гол асуудал бол мөн яхаарахгүй багшийн одоо хэрэгцээ шаардлагын үс нэмэгдэж байгаа сургууль цэцэрлэгийг дагаад багшийн асуудал байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бол засгийн газраас багшийн 3 толгуурт бодлогыг батлаад одоо хэрэгжүүлэн ажиллаж байгаа хөгжлийн төлөвлөгөөнд бол бас энэ За бомочр гишүүн тодруулъя. За баярлалаа. Нэгд энэ эрдэм шинжилгээний байгууллага, шинжилгээ ухааны байгууллага гэдэг хоёр нэр томьёо явж байгаа. Би бол эрдэм шинжилгээний таны батгах даргын сая тайлбарлаж байгааг ойлголоо. Тэр шалгуур үзүүлэлтийн тэр юмнууд байлгүй яах вэ? Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллага гэж явж чадгаа. Яг шинжилгээ ухааны гэж нэрлэх ёстой юм шүү. Би бол шинжилгээ ухаан боловсролын байгууллага гэж их сургуулиудаа нэрлэмээр байгаа байхгүй юу? Эрдэм шинжилгээ гэдэг маань яг шинжилгээ ухаан гэсэн үгнээсээ бас
утга агуулгын хувьд арай зөрүүтэй юм уу, арай доод түвшний нэр юм шиг харагдаад байгаа. Эрдэм шинжилгээний ажил хийдэг зөндөө байгууллагууд байж болно. Тэднийг шууд шинжилх ухааны байгууллага гэж үзэх үгүй юу гэдэг нэг ийм асуудал байна. Манай хуулийн дээр бол ийм хоёр нэр томьёо яваад шинжилх ухааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага гэж үзчихж байгаа нь шинжилх ухааны байгууллага гэж үзсэнтэй дүүцэх үгүй юу гэдэг асуудал болчиход байгаа байхгүй. Миний ойлгож байгаагаар дүүцэхгүй юм шиг харагдаад байгаа. За 18-ийн микрофон бат огтох дарга. Өмнөх 2006 онд орсон өөрчлөлт манай суурь хууль бол шинжилх ухааны технологийн хуулийн дээр бол иймэрхүү зохицуулалт байсан. За сая 24 онд бол бид нэр зөвхөн нэг тодорхойлолтоор авч явсан эрдэм шинжилгээний байгууллага гэж судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дагнан эсвэл сургалт үйлдвэрлэлтэй хамт эрхэлдэх хуулийн этгээдийг хэлнэ гэд томьёолсон байгаа. Мөн бас одоо аж ахуйн нэгжтэй холбоотой зохицуулт байгаа. Тэгэхээр ер нь бол эрдэм шинжилгээний байгууллага гэдгээр явж байгаа. Яг олон улстай бол яг нөгөө Research Institute гэдэг баягаар хэрэгэлдэг учраас одоо Scientific Organization гэх орчуулга нь илүү нөгөө судалгааны институт гэдэг үг нь илүү нийтлэг байдаг учраас бид нар энэ томьёолыг аваад явсан. Гэхдээ мэдээж бол та тийм зарчмын зөрүүтэй санал бол одоо бас зарим нэг гишүүд бас үндсэн концепт Ер нь бол одоо энэ шинжилх ухааны байгууллагын асуудал чи яг их сургууль дээр ингээд хоёр яамны харьяач юм шиг ингээд ийм сонирм болчиход байна л та. Тэгээд их сургууль бол ер нь л судалгаа сургалтын байгууллага байх ёстой. Тэгээд заавал эдийн засгийн хөгжлийн яамн дээр энэ бол шинжилх ухааны байгууллага муу юм а гэж сайд майдын тушаалаар тодорхойлогддог ийм субъект биш шүү дээ. Тэгээд та заавал заримыг хамж аваад заримыг цааш нь түлхээд ингэж байгаад байгаа чинь ер нь ойлгохгүй байна. Бид нар анх засгийн газрын бүтц ярьж байхад л энэ асуудлыг бас ярьж ирсэн. Тэгээ яг хэдийгээр одоо шинжилх ухааны инновацийн асуудлыг эдийн засгийн хөгжлийн яам хариуцаад явж байгаа ч гэсэн та бүхэн үйл ажиллагаандаа их сургуулиудаа хамруулад боловсролын яам бас дээд боловсролын асуудлаараа ингээ хамруулаад зарим юм дээр хамтраад ингээд уялдаатай явах нь зөв бах гэж би бодож чинь. Зүгээр засгийн газрын бүтц ийм байдалтай хийгдснээс болоод энэ Монгол улсын шинжилх ухааны болон дээд боловсролын асуудлыг нэг хоёр хуваах гад байгаа юм шиг юм хоёр талд бодлого явж болохгүй. Засгийн газар ч угаасаа нэгдмэл нэг юм байгууллага учраас тийм хандлагын л асуудал байгаа юм шиг надад харагдаад байгаа шүү. Тэгээд нөгөө их сургуулиуд нь нэгэнд нь заавал ингээ бүтнээрээ харьяалагдах гад бас тэгж үзээд байгаа ч гэсэн буруу байгаа аахгүй юу. Заавал нэг юмд ингээл харьяалагдаад ганцхан эндээ байна гэдэг тийм ойлголт биш шүү дээ. Тэгээ эдийн засгийн хөгжлийн яам бол илүү энэ ихтэй сургууль дээр гарч байгаа инновац шинэ бүтээгдэхүүнээ эдийн засгийнхаа салбарууд руу ойртуулж өгье гэсэн ийм бодлого тэнд явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээ энийг дээд сургуулиудаа сайн ойлгуулаад заавал сайдын тушаал гаргаад чи мөн чи биш гэхгүйгээр ерөнхий ийм бодлого гаргаж явах нь зүйтэй юм шиг санагдчихээн. Байнгын орооны даргын хувьд. За энэ нөгөө асуулт асуух гишүүдийн нэрсэд гал одох гишүүд